сайн уу? Өнөөдөр би хичээлийн хамт танилцуулж нь хамгийн их шууд цаазаа тийм ярь дэлгүүр шууд стринг, цавуу, бандруул, үзэг, харандаа, шугам, пенал, энгийн харандаа, дэвтэр, намын тэмэр, ак, тэгш мэдээч зэнгээ хэргүүлдэг. Зэнгээ хүүхэд бүр цүнх авч явдаг. Тэгсэн мэтлээ. Цүнх хэрэггүй гэд юу болж байна? Юу яриад байгаа юм бэ та нар ч? Зарим хүүхдүүд бүр үгүй надад цүнх хэрэггүй байдаг. Манай багш маань цүнх өөрчлөгдөхгүй гэл. Чаад худлаа юм ярьдаг юм. Наа дэш цонгаа засаарай та нар. За. Танарвасан бидэн энэ бол хиймэл мейкап гэдэг дундас би хайж олсон. Мейкап гэдэг дээр юм хайж олсон. Та нарт таалагдахгүй байх л та. Надад таалагдж байгаа та нарт таалагддаггүй. Тийм үү? За би ингээд жүжигийн тэмцээнд явж байгаа. Сургуулаасаа. Тэгээ би үнсгэлжинговын дүр надад зөхгүй байсан. Тэгсэн мөртлөө багш намайг үнсгэлжингоо ойлгоцсон. Гэтэл та нарт надад алдаагийн засдаг. Үнсгэлжингоо гэдэг дүр байдаг байлгүй юу? Яадаг байлээ? Би яг сайн санахгүй байна л да. Тэгэхээр та нар надад заадаг үзье. Та надад зааж шалгах штеп. За зааж өгч болно гэвэл үнсгэлж байгаа гэдэг дүр байдгүй байхгүй юу гэдгийг комент хэсэгт бичээд өгөөрэй. Please. За тэгээд өнөөдрийн хичээлийн танилцуулгаар та нар надтай хамт оролцсонд баярлалаа. Дараагийн бичлэгийг би мукбанг хийх болохоор сайн лайка дараад өгөө. Энэ ингээд 100-аас дээш болчихвол би мукбанга хийн. 100-аас ийм бичлэг миний хамгийн сүүлд хийсэн бичлэг бүгд 100-аас дээш лах юм бол би мукбанга хийн л гэсэн. Дээшлэхгүй байх юм бол би мукбанг хийцэж өгөх гэсэн үг. Зөв. 100 эсвэл 50-20-оос дээш байхад л болоо. Зөв. За тэгэхээр битгий санаа зовоорой. Тэгээ хүүхэд бүр лайка дараарай. Тэгээ баяртай дараач бичлэгээр уулзъя.